Оройн дэргийн үзэгчтэй Орхон аймагт болж өрнсөн үйл явдал мэдээ сурвалжлагуудыг бэлтгэвэрэхээр 5 гарагийн мэдээллийн хөтөлбөр 21 цагийн мэдээгээ танилцуулж байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, зориулах буй мэдлэг чадварыг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хөдөлмөр аюулгүй байдлыг мөрдөж ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр тэмцээн уралдааны зохион байгуулдаг. Тэгвэл хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлийн 2015 он зохион байгуулагдаж байгаа тэмцээний аль бие усны нээлтийг өнөөдөр Урхачин соёлын ордонд хийлээ. Энэхүү тэмцээний Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 1996 оноос хөдөлмөр хамгаалал нэртэйгээр тэмдэглэж эхэлсэн үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжгийн хэрээр ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ихээхэн анхаарал хандуулж ажилладаг. Тэр ч утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар асуулт хууль дүрмийн АСТ хэлбэрээр энэхүү уралдааныг зохион байгуулдаг. Safety First тэмцээнийг өмнө нь 2 жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол 2014 оноос жил бүр зохион байгуулах болсон юм. За тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн нийт 26 цэг хэсгийн ажилтан албан агчид Нэн тэргуунд хөдөлмөрийн аюулгүй байдал тэмцээний бас нэгэн онцлог ач холбогдол бол үйлдвэрт шинээр ажилд орж байгаа ажилтан албан агчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрм журмыг сурталчлан таниулахад чиглэгддэг байна. Гэхдээ тэмцээн болгон нэг сэдвийн дор явагдсан мөртлөө жил болгоны тэмцээн нь өөр өөрийн онцлог асуудаг. Өнөө энэ жилийн тэмцээн бол одоо өнгөрсөн жилээс бас хэд хэдэн онцлогтой. Жишээлбэл Safety First 2015 уламжлалт тэмцээн ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэрийн ялангуяа шинээр сүүлийн 2-3 жил ажилд орсон ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх. Тэд нар одоо манай энэ тэмцээнээс өөрсдийн хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн чиглэлийн хамгийн гарын дор байдаг мэдээллийг олж авах нэгдүгээр чиглэгдэж байгаа. Хоёрдугаарт мэдлэг тулгуурлах талаасаа бусад соёл урлагийн форум бага орж байгаа. Гуравт хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн чиглэлээр 90 онд манай одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хэлтс манлайлан Эрдэнэт үйлдвэрийн нийт цэг хэсгүүдийг одоо энэхүү тэмцээнээс шалгаруулан гаргаад Монголын адил төстэй уул уурхаачдын Safety First 2016 тэмцээнийг зохион байгуулахаар бэлдэж байгаа учраас энэхүү тэмцээн маань Safety First 16 тэмцээний шилдэг одоо Эрдэнэт үйлдвэрийн тоглогчийг гаргаж одоо шалгаруулж авч байгаагаар бас онцлогтой юм аа. Эрүүл хум 5 сая улс гэж байдаг. За Эрдэнэт хөтөлбөр гэж байж байгаа маань энэ хөтөлбөрийн одоо хэрэгжилтийн талаар сайн туршлагыг үзэсгэлэн гаргаад тайлангаа тавих ийм ажлуудад цэхүүднүүд явагдах ийм ажиллагаа байж байгаа гэж. Эрдэнэт үйлдвэрийн яг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого гэж байгаа тийм үү. Бид нар бол нийт төрөнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн өрөөнд энэ бодлогын өрөөнд ажил явуулж байгаа. Тэрний нэг ажил маань одоо энэ Safety First буюу нийт төрөнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн тэмцээн байна. Ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэр маань яг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр улсад бас нэлээд жишг болсон юм сургалттай. Бас нэлээд сайн сургалтууд нэгтэй. Тэгээд тийм учраас бид нар бас энэ бас нэг Safety First тэмцээн маань энэ сургалтын арга хэлбэрийн нэг талаасаа. За энд бид нар зөвхөн компани ажилтнууд энэ мэдлэг чадварыг сайжруулахаас гадна энэ зөв хандлага, зөв соёлыг бас төлөвшүүлэхэд орж байгаа. Энэ удаагийн тэмцээнээс шилдгээр шалгарсан 5 баг Эрдэнэт үйлдвэрээс бусад уурхаачдыг урайлан 2016 онд зохион байгуулагдах Safety First 2016 улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна. Тэмцээн 11-р сарын 20-оос 12-р сарын 5-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтстэй хамтран Уурхачин соёлын ордноос санаачлан зохион байгуулдаг юм а. Гэр хорооллын багт үйл ажиллагаа явуулдаг миний гэр цэцэрлэгийн өргөтгөл эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглалтанд орно. Ингэснээр Аршаант багт амьдарч байгаа цэцэрлэгийн насны 650 гаруй хүүхдийг 150 нь тус цэцэрлэгт явах боломжоор хангаж байгаа. 2002 онд CICM олон улсын байгууллагын санхүүжилтээр манай аймагт 40 хүүхдийн цэцэрлэг миний гэр нэртэйгээр байгуулагдаж байсан. Өнөөдрийн байдлаар миний гэр цэцэрлэгт Аршаантогийн 90 гаруй хүүхэд суралцж байна. За тэгвэл эдний цэцэрлэг өргөтгөлийн барилгын ажлаа өнгөрсөн 6 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд одоо ажил нь 90 гаруй хувьтай явж байгааг нь. За ингэснээр тус цэцэрлэг нэмж 60 хүүхэд үлээ авах боломжтой болох гин өргөтгөлийн барилгын хувьд 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд эх оны 1-р сарын 1-ээс ажиллаж эхлэх гин. 2 дугаар сараас эхлээд цэцэрлэгийн өргөтгөл болох иж бүрэн барилгыг одоо барьж эхлэх өнөөдөр барилгын ажил маань 90 гаруй хувьтай явж байгаа. Одоо 60 хүүхдээ хүлээж авах гэсэн төлөвлөгөөтэй одоо бэлтгэл ажил хангалттай явж байгаа. За
За миний гэр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор 4 ажлын байр шинээр бий болох юм байна. Тус цэцэрлэгийн өргөтгөл баригдахад орон нутгаас хэд хэдэн төрлийн дэмжлэг үзүүлсэн байна. Тодорхойлбол өргөтгөлийн барилгын усны асуудлыг МОН 2301 төслийн шугамаас шийдэхэд 13 сая төгрөг зарцуулсан байна. За мөн галтгооны тоног төхөөрөмжийг нь орон нутгийн төсвөөс худалдаа авахад 16 сая төгрөг зарцуулжээ. Цэвэр усныхын шугамыг орон нутгийн төсвөөс мөн гаргаж татж өгсөн. Одоо усныхын асуудал шийдэгдсэн. Энэ жил өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар бараг 500 сая төгрөгөөр энэ их сайхан өргөтгөлийн шинэ барилгыг ашиглалтанд оруулаад бариад одоо энэ ондоо багтаж ашиглалтанд оруулна. Энэ байшинд ус гэр хорооллын нэг 60-аас 70 хүүхэд хамрагдах боломжтой болж байна. Тэгснээр энэ цэцэрлэг нийтдээ нэг 150 хүүхэдийн цэцэрлэг болж өргөж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө бусад хувийн цэцэрлэгтэй адилхан хүүхдүүдээс ямар нэгэн хэмжээгээр мөнгө төгрөг төлбөр авдаг учраас гэр хорооллын хязгаарлагдсан алслагдсан оройнд байгаа амьдрал хүндтэй айлуудын хүүхдүүд энэ цэцэрлэгт хамрагдахад их хэхэн боломж нөхцөл үүсэж байгаа. Тийм учраас орон нутгийн төр захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлж мэднэн шугам сүлжээнийхэн асуудлыг шийдэж өгсөн. Одоо энэ шинэ цэцэрлэгийнх нь галтгооны асуудлыг орон нутгийн төсвөөс мөнгө гаргаж иж өрнөр ингээд шийдэж байгаа. Гэр хэлцээр юм хийгдчихсэн. Галтгооны тоног төхөөрөмж нь энэ сарда багтаад нийлүүлэгч байх. Тэгсэн тохиолдолд бол одоо 1 сарын 1 ингээд Орхон аймаг Эрдэнэт хот энэ жил бас нэг 60 хүүхдийн 70 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд хүлээж авч гэр хорооллын хүүхдүүд маань энэ цэцэрлэгтээ хамрагдаж хүмүүжих юм нөхцөл бүрдэж байна. За түүнчлэн тус цэцэрлэгийн хүүхдүүдийн тоогоор хувьсах зардлыг нь төрөөс олгож байгаа юм байна. За үүгээр багш нарын цалин үйлс болон хичээлийн хэрэглэгдэхүүн худалдаа авах боломжтой. За миний гэр цэцэрлэгт ихэвчлэн Аршаан тогийн хүүхдүүд хамрагддаг. Тус багт цэцэрлэгийн насны 650 гаруй хүүхэд амьдардаг. Эх оны 1 сараас дээр хүүхдүүдийн 150 нь миний гэр цэцэрлэгт явж эхлэх нэ. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж хувь хүний орлогын албан татврын тухай хуулинд заасны дагуу иргэдийн бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10% татвар авахар болсон байна. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдсэн заалтаар албан татвараас чөлөөлөгдөх орлогод мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш 1 жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2015 оныг дуустал татвараас чөлөөлнө гэж хуульчилсан байдаг. Энэхүү заалт нь эх оноос хүчингүй болж байгаа юм. Ингэснээр хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн 23-1 зааснаар банкны бүх төрлийн хадгаламжийн хэмжээ хамаарахгүй хүүгийн орлогоос татвар авах юм а. Тухайлбалтай Аралжааны банкнд 5 сая 1 сая төгрөгийн хадгаламжтай байсан ч хүүгийн орлогоос татвар ноогдно гэдгийг хэлж байна. Зурвал гэж бодож байна. Тэ. Яг зүгээр л бидний нөгөө гэрт зүгээр хий байж хахаар тий. Тэгээд зүгээр хадгаламжлалд яачих юм бол нэг баталгаатай, хоёрт тэгээд зөх хэмжээгээр яхаа нөхөн өсөж явах юм чинь л гэсэн. Хүүндээ л голдон хийдэг чинь байж байгаа шүү дээ банкн дээр тий. Найдвартай гэж үзэж тий. Тий. Тэгээ одоо л харин юу яагаад сонсоод байсан харин юу дээ татвар ногдуулна гэж тэгж яригдчихсэн. Гэхдээ тэр буруу л гэж бодож байна. Тий. Хэрвээ тэгэл хүмүүс бол яг тийгээд болгоод ирэх юм бол тэгэл мөнгө татгалах байх та. Тий. Энэ босохгүй л дээ гэдэг. Энэ хямралтай үе тэгээд иргэд хадгаламж хийсэн мөнгө хадгалах хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд хадгаламж дахиад хөө авна гэдэг чинь миний хувьд бол энэ хямралтай үе болохгүй гэж үзэж байна. Мөнгө хадгалахгүй би л хадгалахгүй. Одоогийн байдлаар хадгаламжтай тодорхой хэмжээнд байгаа шүү дээ. Тэгээд тэндээс хөө авч бид чинь өөрөөсөө банкнд мөнгө хадгалж байгаа үстэй. Тэндээс хөө авах гэж хадгалж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс дахиад хөө авчихтаа ч бид яах юм бэ? Чинь хачин боломжтой. Иргэдийн Аралжааны банкнд хадгаламжийн хүүгийн орлого нь татвар ногдох хөрөнгийн орлогод хамаардаг учраас бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос албан татвар авахар хуульчилсан. Гэхдээ иргэдийн төлөөлөл үүнд эсрэг байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлж эдийн засаг хүнд цаг үед энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэд мөнгөө банкнд хадгалуулах хүсэлгүй болно гэдгийг ч хэлж байсан юм а. Сүүлийн жилүүдэд эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцах тохиолдол өсөх хандлагатай болсон байна. 2014 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн нийт хэргийн 5-7% нь нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна. Үүнээс үүдэж хэрэг шийдвэрлэлт удаашрж байгаа тул шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг асуудалтай холбоотой сургалтыг шүүгч нарын дунд зохион байгуулсан юм а.
За сүүлийн жилүүдэд эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах тохиолдол өсөх хандлагатай байгааг нь 2014 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн нийт хэргийн 5-7% нь нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ. Харин манай аймгийн хувьд энэ онгорсаар 28 хүнд холбогдох 12 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. За үүнээс үүдэж хэрэг шийдвэрлэлт удаашрч байгаа тул шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг асуудалтай холбоотой сургалтыг шүүгч нарын дунд зохион байгуулж байна. Сургалт бүсчилсэн хэлбэрээр явагдах бөгөөд төвийн бүсийн сургалт манай аймагт эхэллээ. Үүнд булган хөвсгөл Орхон аймгийн эрүүгийн иргэн анхан шатны болон давзаалтах шатны шүүгчид оролцож байна. За шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг сургалтыг зохион байгуулахдаа Ханс Зайдлын сан эрх зүйн боловсролын активтай хамтарч байгаа юм байна. Ер нь одоо сүүлийн 14 оны байдлаар ихэд нийт хэргийн бол 5-7% нь мөрдөн байцаалтанд буцааж байгаа. Улсын хэмжээнд ч тийм. Тэгэхээр мөрдөн байцаалтанд буцаахын хувьд их байгаа юм гэдэг бол бас одоо хэрэг шийдвэрлэх явц удаашрах хүний эрхийн одоо бусад олон улсын конвенцэд бол хэргийг бол аль болох богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ мөрдөн байцаалтанд буцаах шинжээч одоо олоодаа шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч олоодаа томилогдсон эдгээр асуудлуудаас болоод хэрэг шийдвэрлэх явц удаашралтай байгаа. Ийм учраас л одоо энэ сүүлийн үед энэ сургалтын хөтөлбөрт ийм сэдвүүдийг хамруулад явж байна. За нэмэлт мөрдөн байцаалтаас гадна хэрэг шийдвэрлэлт удаашрахад нөлөөлдөг хүчин зүйл нь шинжээчдийн дүгнэлттэй холбоотой маргаан гэж үздэг. За тиймээс дээрх сургалтад хамрагдаж буй шүүгч нарт нотлох баримт шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүйн талаарх мэдлэгийг өглөө. Мөн албан тушаалын болон цахим гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан. За шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалтах шатны шүүгчдэд эрүүгийн эрх зүйн сургалтыг зохион байгуулдаг. За энэ сургалт нь жил бүр өөр сэдвээр явагддаг байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төдийгүй за бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж зээл тусламжтай холбоотойгоор за иргэдийн амжиргаанд бас нөлөөлж ирсэн сум хөгжүүлэх сангийн зээлийг авах одоо иргэдийн хүсэл сонирхол нэмэгдсэн. Үүнийхээ хэрээр өгж байгаа үр өгөөж нь ч олон байгаа. Тэгвэл сум хөгжүүлэх сангаас зээл авсан хэдий ч цаг хугацаанд төлөхгүй хугацаа хэтрүүлж байгаа зээлдэгчдийг зээлийг төлөвлөх сарын 1-ийг зохион байгуулахар болсон гэдгээ сум хөгжүүлэх сангаас мэдээллээ. Нийтдээ одоогийн байдлаар 52 иргэн за аж ахуй нэгж байгууллагууд зээлийн хугацаа хэтрэлтэй байгаа гэдгийг хэлж байна. За энэ аяны хүрээнд зээлийн хугацаа хэтрэлтэй байгаа тухайн иргэдийг торгуулийн хүүг хөнгөлөхөр болжээ. Сум хөгжүүлэх сангийн зээлийн иргэн төлөлт хугацаанд төлөгдөхгүйгээс үүдэн шүүхийн шатанд шилжсэн асуудал их гарч байна. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар 108 сая төгрөгийн хугацаа хэтрэлттэй байсан бөгөөд энэ хүрээнд багийн ажлын албыг зээлийн хугацаа хэтрэлтийг төлөөлөх үйл ажиллагаанд татан оролцуулан ажиллаж байна. Тухайлбал сум хөгжүүлэх сангаас зээл аваад хугацаанд төлөхгүй байгаа зээлдэгчийн хугацаа хэтрэлт муу ангилалд шилжсэн шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа зээл сангийн 13.9%-ийг эзэлж байна. Иймээс зээл төлрүүлэх аяныг 11-р сарын 20-оос 12-р сарын 21 дуустал 1 сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. Сум хөгжүүлэх сангийн зээлийн одоо хугацаа төрсэн зээлийг төлөвлөх аян зохион байгуулж байгаа. Энэ нь болохоор сум хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа төрөлт бол нийт активийнхаа 13.9%-ийг эзэлж байгаа. Тэгээд энэ аян маань одоо 1 сарын хугацаанд үргэлжилнэ. 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлээд дуусна. 20-ны өдрөөс өмнө төлсөн зээлдэгчтэй бол торгуулийн хүний одоо торгуулийн үг 100% хөнгөлж ийм өнгөлөлт үзүүлж байгаа. Шүүхийн байгууллагаар одоо шийдэгдсэн зээлдэгчдийн торгуулийн өмнөд бол 50% хөнгөлөлт үзүүлж байгаа. Ингээд нийтдээ 52 иргэн аж ахуй нэгжийн 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг нийт үзүүлэхээр ийм аян зохион байгуулж байгаа. 14 оны 2 сард нэг зохион байгуулагдчихсан. Энэ дээр болохоор торгуулийн хүү 0.5% байсан өдрийн 0.5% байсан. Одоо бол тухайн үед болохоор өдрийн 0.5%-ыг 0.1% болгож ингэж хөнгөлөлт үзүүлж аян зарлаж байсан. Одоо энэ удаагийн аян маань бол 0.1% байгаа торгуулийн хүү маань энийг болохоор 100% хөнгөлж одоо төлөвлөх юм аян зарлаж байгаагаар онцлог. Дээрх аяны хугацаанд зээлээ төлсөн иргэн аж ахуй нэгжид сум хөгжүүлэх сангийн дотоод журмын дагуу хүүнд хөнгөлөлт үзүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрлэж байгаа нэр бүхий 8 зээлдэгчийн торгуулийн хүүг 50%, зээл төлөөгүй 44 зээлдэгчийн торгуулийн хүүг 100% хөнгөлж байна.
Сомогжуулах сангаас өмнө нь хугацаа итэрсэн зээлгүй, зээлийн өргөө иргэнд дахин зээл олгоно гэж заасан байдаг учраас зээлээ цаг хугацаанд төлөөгүй иргэнд ахин итгэл үзүүлж зээл өгөх боломжгүй болдог байна. Нэмж мэдээлэхэд Сомогжуулах сангийн 2016 оны тэргүүлэх чиглэлийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Үүнд хүнсний чиглэл, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал, гэр хорооллын аслагдсан багт нийтийн аж ахуйг хөгжүүлэх үйлчилгээний гэсэн 6 чиглэлийг гаргажээ. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн өмнөх боловсролын улсын хэмжээнд бас өөрсдийнхөө нэр нүрийг гаргаж явдаг, хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлаараа бусдыгаа мандалж ирдэг улсын тэргүүний 5 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон сургуулийн орчноо хэрхэн бүрдүүлж байгаа туршлагаасаа бусад цэцэрлэгийн багш арга зүйчидтэй хуваалцсан байна. Ингэснээрээ тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд хүүхдүүдийг үндэсний өв уламжлалаас суралцуулахад чиглэсэн үзэл баримтлал хэрэгжүүлж байгаа гэдгээ хэлж байна. Улсын тэргүүний 5 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 5 зорилт дэвшүүлж 4 хөтөлбөр хэрэгжүүлж байна. За үүний хүрээнд сургалтын орчин хэрхэн бүрдүүлсэн туршлагаасаа төрийн өмчийн 25 цэцэрлэгийн багш арга зүйчдтэй хуваалцлаа. Мөн өнгөрсөн хичээлийн жилийн ажил мэргэжлийн авраг багшаар тус цэцэрлэгийн багш Отхон Тэнгэр шалгарсан байна. Тиймээс Отхон Тэнгэр багш хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлэх талаарх арга зүй туршлагаасаа хуваалцлаа. Манайх яг сургалтайгаа холбогдуулаад энэ хичээлийн жилд яг сургалтаа 5 зорилт тавьсан. Тэгээд манай дээр цөм хөтөлбөр, сайн хүүхэд хөтөлбөр, цэгээр наадын, бид Монгол хүүхэд гэсэн ийм 4 хөтөлбөр бол дэд хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр маань үндсэндээ бол манай цэцэрлэгийн үзэл баримтлал бол Монгол ардын ёс заншлаад суралцах явцад шатар даамдаглах хүүхдийн сэтгүүг хөгжүүлнэ гэсэн ийм үзэл баримталтай уялдуулаад бид нар сургалтын орчингууд яг энэ ардын уламжлалуугаа тийм ээ бүрдүүлсэн ёс заншлын өргөө бус ийм чөлөөтэй байгаа орчингууд дээр хүүхдүүд хувь бас ангиас гадна тийм ээ чөлөө сонголтоор орж тоглох ёстой тийм төвүүдийг бид нар бас байгуулад ингэж ажиллаж байна. Энэ хичээлийн дээл 5 анги танхимыг шинээр үүсгэн байгуулсан. Төвүүд гэх юм бол шинээр 3-ыг байгуулчаад ингээ нийт 8 танхимыг бас суралт үйл ажиллагаанд шинээр ашиглаад явж байна. За улсын тэргүүний 5 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг дурдвал цэгээр наадъя, сайн хүүхэд, бид Монгол хүүхэд хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл тус цэцэрлэгийн үзэл баримтлал нь үндэсний ёс заншлаас суралцах болон шатар даам тоглох явцдаа хүүхдүүдийг хөгжүүлэхэд чиглэжээ. Тиймээс тус цэцэрлэг 5 ангийг хүүхдүүд үндэсний ёс заншлаасаа суралцахад зориулан тогтчулсан байна. За мөн 3 төв байгуулжээ. Өнгөрсөн он тус цэцэрлэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн улсын авраг байгууллага болж 1.5 сая төгрөгөөр шагнуулсан байна. За энэхүү шагналын мөнгөөрөө дээр дүрцэн анги танхимуудыг тогтчулж төвүүдийг байгуулсан байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд манай аймгийн 5 дугаар цэцэрлэгт боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас 70 сая, орон нутгийн төсвөөс 39.8 сая төгрөгийн урсгал засвар хийгдсэн байна. За одоогоор тус цэцэрлэгийн 6 бүлэгт 178 хүүхэд суралцж байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. За лав гаригийн тодруулгын ярилцлагыг хүргэхээр би Говьл багт хүрэлцэж ирээд байна. За 4000 гаруй хүн ам амьдардаг Говьл багт иргэдэд үйлчлэгээ үзүүлэх төрийн анхан шатны байгууллага болох багийн нэгжийн байр нь бол маш хүйтэн өнөөгийн нөхцөл байдалд багийн ажилтнууд маань ажил үргээ явуулах боломжгүй байдалд хүртлээ ийм хөлдөөс хэлбэрт орсон ийм байдалтай бас байна гэсэн санал гомдол ирүүлсний дагуу бид бас Говьл баг дээр ирж бодит байдал дээр ямар байгааг бас тодруулж байна. Ингээд Говьл багийн засаг дарга лав сүрэнтэй уулзаж Говьл багийн байранд яагаад халаалт ирэхгүй байгаа болон ажил үйлчлэгээ явуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарсныг тодруулцгаая. За тэгэхээр Говьл багийн багийн байр маш хүйтэн байна гэсэн юм гомдол саналаас Говьл багийн иргэдийн зүгээс ч гэсэн ирүүлж ирсэн л да. Тэгээ бодит байдал дээр яг ирээ сурвалжлаад яг тодруулаад явхад бол үнэхээр хүйтэн байна. Энд бол орж ирээ зогсоход яг гадаа байгаа юм шиг юм хүйтэн орчин байгаа нь бол ажил үүргээ явуулахад бас хүндрэлтэй байгаа. Ерөн зүгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байгаа? Яагаад ингэ халаалт улаан ирэхгүй байгаа юм бэ? Халаалт улаан ирэхгүй ч ирж байгаа. Зүгээр хүйтний хөдөл хүйтний энэ байрны жахан уусаа хийс жахан муутай. Тэгээ дээрэс нь болохоор засвар үйлчлэгээ сүүлийн нэг 4 жилд бол хийгдэг л дээ. Тэгээд яг бид нар өөрсдийнхөө хүчийг дайчилж замаасаг батгах ч байдаг юм уу те. Тэгээд үүдний хаалгандаа дулаалгах их иймэрхүү юмнууд хийж байна. Тэгээд хараахан хүч хөрөхгүй. Тэгээд гол юу нь болохоор зэрэг бид нар хавар
энэ шугам сольж яхад бас бид нар тавьж исэн мэрэгжлийн байгууллагт нь тэнд болохоор зэрэгнэт нэг буруу холболттой эцсийн одоо байр хамгийн сүүлчийн байр гэдэг утгаараа тий. Тэгээд холболт нь жаахан буруу тэгээд байгаад идэх юм байна. Гэт энийг л асуулах хэрэгтэй гэдэг хөрөнгө мөнгөний асуудал ярьж ирсэн байхгүй. Тэгээд тэр шийдэгдэж өгөө учраас одоо халаалт нь гэх юм уу тий. Дутуу ирдэг одоо хүйтэн байдаг тэр байгаа. Нэгэд хоёр болохоор зэрэг бид нар 7 сарын сүүлчээр манай иргэдийн хоролдож одоо 7 сар гэдэг чинь зуны улирал шүү дээ тийм ээ. Зуны улиралд одоо энэ халаат энэ жил болгон ийм хүйтэн байдал байгаад байгаа учраас ер нь мөнгө төрийн албан төрийнхөө үйлчлэгийг иргэдтэй ойртуулах чиглэлээр нэг цэгийн үйлчлэгээтэй болох тийм иргэдтэй тийм нэг цэгийн үйлчлэгээтэй болъё гэсэн санал гаргасан. Тэгээд иргэдийн хурлаас гаргасан шийдвэрээ 65 хүн оролцсон иргэдийн хурлын шийдвэрийг аймаг сумынхаа иргэдийн төлөөлөгчөөр түргүүлсэн л дээ. Тэгээд аймгийн одоо нийгмийн бодлого хэлсэн дарга Гамболд галсан хүмүүс ирж говьл төвийн одоо яг тийм барилга байгуулагчтай танилцж явсан 8 дугаар сард. Тэгээд хурлаар одоо яг нэгэсэндээ одоо нэг цэгийн үйлчлэгээтэй олчихлоо гэсэн гордлоготой байгаад одоо өдөрчсөн. Тэгээд одоо яг тэр юм шийдэгдэхгүй байсараад ингээд бас өвөлтөө залгачлаа л доо. Тэгээд одоо л үнэхээр ажил үйлчлэгээ болгоход бол хүйтэн байгаа л да тий. Ялдаж байхгүй гадуур авцтайгаа тэгээд одоо тийм хүйтэн нөхцөлд ажиллахад бол хүндэл байна. Хэдэн хүн яг энд багийн үйлчлэгийг одоо төрийн хаан шатны үйлчлэгийг одоо иргэдэд үзүүлж байна. За манайх 3 хэсэг ахлагчтай. Дээр нь засаг дарга зохион байгуулагч нийгмийн ажилтан, дээр хөдөлмөр халамжийн үйлчлэгийн хэлтсэн мэрэгчлэлтэн, хөдөлмөрийн хэлтсэн мэрэгчлэлтэн. Нийгмийн халамжийн үйлчлэгийн мэрэгчлэлтэн, хөдөлмөрийн мэрэгчлэлтэн гэдэг. Тэгээ гэрээт ажилчин гэдэг ингээд манай 10 хүн байна. Тэгээд байнгын ажиллагаатай. Одоо зүгээр багийн байрыг өөрчлөх, өөр одоо шилжүүлэн нүүлгэх гэдэг юм уу? Ийм сууршил одоо гоёл багт байна уу? Тухайлбал говьл төв гэдэг ингээ нэгцэн энд бол хэрвээ боломж нь байх юм бол нүүлгэн шилжүүлэх тийм. Тий, угаасаа бид нар тэр 7 сарын хурлаар болохоор зэрэг говьл төвийг сонгож саналаа хөргүүлсэн. Одоо ийм боломж байна уу судлаач гэж аймаг суманда хөргүүлсэн байхгүй. Тэгээд ер нь болохгүй ч юм байхгүй болов. Тийм бас тодорхой хэмжээний тийм борлого үүсгэсэн тийм санаа байсан учраас л өвдөрсөн байхгүй юу. Тэгвэл говьл төвийг бол одоо яг нийсгийн үйлчлэгээр худалдаа авах болох тийм боломж байгаа нөхцөлд авцсан нөхцөлд бол харьцангуй бас дулаахан. Тэгээд бас олон өрөөтэй тий та бүхэн харсан баг тий төвлөрсөн бүх банк санхүү байна. Дээрээс нь одоо гишүүн соёлын төрөлхтөн тэн дээр барил үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм байгаа юм л да. Яг боломж байгаа болохоор бид нар тэгж найдсан юм л да. Тэрнээс одоо шинээр бариулж гэдэг юм уу эсвэл одоо тийм боломж байгаагүй байсан бол бид нар энэ үйл ажиллагааг бас уран дулаан цагт бол хийгээд янзлчих тийм боломж байлгүй авах дотор нь ажиллаж үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тийм ээ. Одоо ингээд халаалт бол нэг бүүдгэр ингээд барьж үзэхэд бол байгаа байхгүй нь бас нэг сайн мэддэхгүй хэмжээнд өчт тий. Одоо ингээд өсөглөөд эхлэхээр илүү хүйтэн байх. Энэ бол бас бид нар халагдах хүмүүсийн асууж үзүүлсэн. Тэгэхээр зэрэг бол өчтөр тэр олон нутгийн телевизээр ярьж байгаа мэрэгжлийн байгууллагын бол ярьж байгаа халаатыг бол тодорхой хэмжээгээр яг журам дөрмөрөө явж байгаа гэжсэн дээ. Тэгэхээр манай дээр эрдэл буруу холболт гэдэг дээр л тийм асуудал байгаа юм хүйтэн байх гэж ойлгоод байгаа байхгүй тий. Яг хүмүүсийн ярьж байгаа бол их ерөнхийдөө л гадаа хүйтэн дээрээс нь энэ жилийн халаат төр муу байна гэсэн тийм ам тэнцэн яриа байгаа л да гэсэн хэдэж мэрэгжлийн хүнд өчтөр тийг тайлбарж байсан. Учраас яг харах мэдгүй. Манай багийн хувьд бол энэ хэрэг хүйтэн байгаа нь бол ерөнхийдөө холболттой буруу хагас гэж бодож байгаа тийм ээ. Аймаг сумын бүх удирдлагуудаа сумын удирдлагууд энэ төр мэдчихл байгаа л да. Бид нэр хөрөнгө санхүүгийн хувьд байхгүй байгаа учраас л тэгээд ийм байдалд байж чинь энийг утахгүй арга хэмжээ авч өгөх гэж найдаж чинь. Одоо тэгээд тог одоо халаалтын одоо юу гэдгийг нэмэлт одоо тийм төхөөрөмжүүдийг хэрэглэх хэсэг тогны асуудал хүндэр чинь тий. Тэгээд яг энэ дээр байна байранд байна ямар ч тийм юу алга шүү дээ. Тийм дулаан алдахгүй байх гэсэн нөхцөл байхгүй учраас ямар ч тийм өндөрлөл өсчихөд байгаа байхгүй. Говьлын 100 айлын барилга болвол ер нь бол жилийн жилд бас нэг жоохон хүйтэн байх талтай. За тэгээ инженерийн шугамшилжууны асуудал гэж яригдчихсэн. Одоо ер нь ямар шатанда байгаа юм бол одоо танаа энэ байрныг халаалт маань яг хаанаас авч байна? Гол шугам нь. Тийм ээ. Энэ 100 айлын барилга 2007 онд ашиглалтанд орсон шүү дээ. Анх тэгээ хүйтэн хэцүү байсалтай энэ тэндээс яасан. Одоо ихэд манай нөгөөт энэ чинь 42 дугаар байр гэдэг хамгийн энэ талаас болохоор 2 дугаар нэг захын байр хамгийн сүүлчийн байр тий 42 дугаар байраас голоод өгсөн хойдлын
байрнуудынх болохоор зэрэг саяхан л мөн асал дагалдал үүссэн гэдэг тийм гомдол ирж ирсэн. Энэ халаалтын асуудал нь хүнд байсан байдлыг 2013-14 онд бол шинжилсэн. Нэг хоолыг солилцсон. Тэ. Яг манай багийн хувьд болохоор зэрэг хоолыг нэг тухайн байрлал нь оруулах хүртэл цаанаас хийж өгөөд дотор талынхын бүх асуудлыг болохоор зэрэг өөрөөсөө шийдэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас байгууллага үлдсэн байхгүй. Тэрнээсээ болол энэ манайх хүүтэн холбоот хийж амжиг өгсөг тийм ээ. Тэгээд засвар үйлшиг ингээд үнэхээр хэцүүлд энэ парнууд дээр ингээл одоо эвгүйхэн шиг л одоо хүрээл одоо болт молтыг чангалагч гэдэг юм а тий. Хаалт малтын хий авах ингээл хөргөтл шууд хагардаг. Тийм материал үнэхээр муутай энэ парных нь ханаасаа барьсан. Ханаасаа л тийм чанар муутай яваар хийчихсэн тий. Барилгач гэх юм уу дээрээс нь одоо энэ сантехникийн бас холбоотын хийсэн материалууд зөвхөн айгүй муу чанар хөвдөл юм байна лээ. Та хамгийн сүүлд хаана анцсан бэ? Одоо төрийн анхан шатны нэгж багийн үйлчлэгээ явуулахад юм хүндрэлтэй байна. Одоо ингээ ханиа томоо тусгаас ихсүүлээд ажил үргээ явуулахад хүндрэлтэй байна гэсэн гомдлыг бас багийн ажилтнууд тавиад байгаа юм байна шүү. Энийг ч одоо тухай болгонд өдөр болгонд л одоо сумын хөдөлгөлт хийж байгаа. Бид нарт сумдаа л хэлэхээс өөр яг өнөө өглөөчлгсөн хэлсэн. 8 цаг 15 минут л би сумраа утсаар ирсэн. Бас мөн байдгаараа хөтөн байна гэдэг асуудлаа тавьсан. Та бүхэн ирж үзэж тэр тэн хаалгаврын системүүд авчирж өгнө гэсэн тэрийг авчирж өгөө штэ бичлэг үзээд хийжтэй гэсэн асуудлыг бас тавьсан. За баярлалаа. Тэгэхээр гоёл баг бол 4000 гаруй хүн ам ус оршин суудаг гэсэн юм албан ёсны одоо судалгаа мэдээлэл байдаг. Тэгээд багийн одоо яг анхан шатны үйл ажиллагаа, за төрийн анхан шатны үйлчлэгийг хүргэдэг гол цөм нь бол одоо багийн ажлын байр гэж хэлж болно. Тэгэхээр Баян өндөр сумын говьл баг иргэдийн нийтийн хурал багийн одоо бүх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс маань энд ажил үргээ явуулж байгаа. Одоо хэлэхээр бол нэлээ хүүтний чангарах төлөвтэй байгаа учраас энд ажиллаж байгаа 10 гаруй хүмүүсийн одоо ажлын байрыг дулаан болгож өгч ирсэн юм хүсэлтийг бол тавьж байгаа юм байна. Тэгээд манай одоо сурчлага багийнхан тодруулга ярилцлагаараа ирж бодит байдал дээр нөхцөл ямар байгааг бас тодрууллаа. Үнэхээр хүүтэн байна. Тэгээд энд ажил үргээ явуулж байгаа хүмүүсийн хувьд бол бас эрүүл мэндийн хувьд бол бас ингээд даарч хүрснөөсөө олж эрсдэл үүрэх одоо магадлал өндөр байгаа учраас яаралтай даруй одоо шийдэж өгчээ гэсэн юм санал хүсэлтэй байгаа юм байна. Ингээ өнөөдрийн тодруулгын ярилцлагыг би говьл багаас бэлтгэн үзэгчтэй өрлөө. Цаг үеийн мэдээлэлээс гадна харилцагч буй болгодоос ирсэн шинэ мэдээллийг өнөөдрийн 5 гарагийн мэдээлэл хөтөлбөрөөр дамжуулан үзэгч танд хүргэлээ. Хөтөлбөрийг сонгон үзсэн танд баярлалаа. Маргааш ажил үйлсэнд амжилт хүсье. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken таны захиалга утас 8899 71 71 94 36 26 20 хамгийн оройс халуун нарна.